За юу цаанда. Энэ удаад Брон та хэдтэй хүн бүхний мэддэг Shingeki no Kyojin гэх аниме 1-р үлрэлийг товчлон ярьж өгөх болно. За ингээд олон юм нуршаад явах шууд 1-р бүлгийн эхний анги руу орцгоё. 1-р бүлгийн 1-р анги. Аниме ихэнд манай гол дүрүүдийн нэг Эрен ойд нэг хажин зүү зүүдлээд Сандра сэрдэм байна. Бүх зүйл сүрж дайн болж байгаа зүүнж зүүдэлж байтал Микаса хажуунаас нь "Хөөе сэрээрээ" гээл дуудана. Одоо бол 845 Шиганшина дүүрэг. Хүмүүс гадны ертөнцид байх титануудаас айгаад 50 м өндөр ханд босгож дотор нь нэг л торон төрөгцөн шувуу шиг бүгж амьдэрдэг байхгүй юу. За ингээд Эрен Микаса хоёр гэртээ харих замдаа хаанастай тааралдана. Манай Эрен хамгаалтын цэргүүдийг хараад бүр дургуун хурчихсан байдаг. Учир юу вэ гэхээр цэргүүд нь өдөржин харагтаад мөрөөдөө тоглоод твтж байдаг болохоор тэр юм байл л да. Ингээд Эрен цэргүүдээс "Хэрв хан нурвал та нар яах юм бэ?" гэж асуусан чинь нөгөө цэргүүд нь 100 жилд юу ч болоог байхад одоо юу л болов гэжтэй. Ял Эрен үгүй нээх тоохгүй. Яг энэ үеэр хотын хонх дан хийгээл ханнаас гарч явсан туршуулын салааны хэрэгж ирлээ. Бүгд л баатруудаа харах гээд гүйлдэд очтол нөгөө хайгуулын багийнх нь жинхэнэ утгаараа өнөөх үлэмж биетнүүдтэй арчуулаад буцаад ирж байгаа юм байна л да. Цэргүүд нь бэртэж гэмтсэн, зарим нь бүр сүнсэн зайлцсан гүйлэрсэн байдаг. Нэг ээж хүүгээ хайгаад гүйж иртэл салааны дарга нь өөлж өгнө. "Танай хүүгээс юрдөө хинэлүүлтлээ" гээд алчуур нь боосон ганц тасархай гар өгдөг. Үнэхээр аимшигтай. Энэ удаагийн аялалч бас ямар ч амжилтгүй асрыг хохиролтод дууссан болохоор ард иргэд бидний төлсөн татвараар энэ хэрэгцээгүй цэргүүдийг тижилээ. Гээл үгэлж эхлэв. Харин Эрен энэ хүмүүсийн яриаг сонсоод галзуурах гэж байхад нь Микаса түүнийг шууд чирээд гэрэл рүү авч явдаг. Гэртээ ирэнгүүт Микаса нөгөө л ховоо үргэлжлүүлж Эрнийг туршуулын салаанд орох гэж байгаа гэдгийг аав ээж нь хэлж өг. Ээж нь мэдээж үххийг хүсээв чи яасан ч болохгүй гээл галзуурах гэж байхад харин зөрүүд хүүгээ мэддэг аав нь арай өөрөөр ханднаа. Аав нь "За намайг ажилласаа буцаж ирэхээр олон жил нууцсан зойрынхоо түлхүүрийг чамд үзүүлнэ" гэж хэлээл амлаад явдаг. Дараа нь Эрен Микаса хоёр арминыг хідэн хүүхдүүд дээрлэхүүлж байхад нь очиж аваад гуруула хан налан суулаа. Гэтэл яг энэ чийл мөчөд гинт тэнгэр газар нүргэлж нөгөө 50 м амар өндөр ханнаас чинь илүү өндөр асар том титаны толгой ханны цанаас гараад ирдэг. Ингээд өнөөх нь ханыг хөшгөж нурааснаар титанууд үе олноор орж ирж хүмүүсийг шүүрч аваад идэж эхэллээ. Эренийгэр нурангад дарагдаж ээж нь гацчихсан байдаг. Ээжийг нь авраг титан шүүрч аваад амрууга хийж байхыг Эрен өөрийн нүдээр хардаг ба хаанаас Эрен Микаса хоёрыг сугандаа авчин өөлж орилсоор тэндээс угтснаар эхний анги маань үнэхээр шоктой дуустгаа. Хоёрдугаар анги. За 100 гаруй жилийн өмнө гинтл нэг өдөр үлэмж биетнүүд гарч ирээд хүн төрлөختнийг бараг ихэнхийг нь идээд алхахын налаад дуусчихсан байдаг байхгүй юу. Амьд үлцэх хэдэн өөрсдийгөө хамгаалж Мария, Роза, Сена гэдэг 3 давхар авраг хан бариад бүгчихсэн байдгийм. Гэтэл өнөөх халдашгүй гэдчихсэн Мария ханны Шиганшина дүүрэгт титанууд нэвтэрж орсноор аниме нь албан ёсоор эхэлж байгаа юм аа. Ээжийг алдсны дараа Эрен хаанаас үхтлээ урлаж "Би ээжийг аварч чадах байсан юм" гэж орилол. Гэвч хаанаас "Чи ээжийг аварч чадахгүй байсан. Чи дэндүү сул дараа. Харин би титанаас үхтлээ хайсандаа түүнийг аварч чадсангүй. Уушлаарай" гэж үннийг нь хэлээд уйлдаг. Энэ үеэр хүмүүс дотоод хан руу зогтохын тулд усан онгоц руу чихэлдэж гисэн байдаг. Цэргийн дарганаар титануудыг орж ирэхээс сэргийлж зардлаа хэмрэхийн тулд үлдсэн хүмүүсийг үл тоон хаалгыг шууд хаах шийдвэр гаргадаг. Яг хаалга хаагдах гэж байтал гинт хаанаас ч хуйгалсан титан гарч ирээд Мария ханыг шууд мөргөө цөмөлждөг байгаа. За ингээд Мария хан бүрэн орж хүмүүс дахиад лугархаас өөр аргагүй болов. Энэ аимшигт үйл явдлын дундуур Эрен дахиад нэг хачин зүү зүүдэлгээ. Зүудэнд нь аав нь уйлчихсан Эренд ямар нэгэн хачин тариа тарих гээд дайраад байдаг. Аав нь хэлэхдээ "Энэ түлхүүрийг хизээш мартаж болохгүй шүү. Чи зойронд очих ёстой" гэж хашгирсаар байгаад Эренийг сэрээдэг. Нүдэнэ тэл Микаса хажууд нь байж авах бөгөөд тэд арминтай эргэж уулзна. Дотоод хананд ирсэн дөрвөстийг хотын цэргүүд үнэхээр басамжилж энэ хэрэгцээгүй гайнуудад хоолоо хувааж өгөх гэж гээл дээрлэж өгнө. Хэдэн өдрийн дараа дөрвөстийг хоол хүнсээ залгуулахын тулд тарилангийн талбай руу цөлж хүнд хүчээр ажил хийлгэж эхэлдэг. Гэсэн ч хоол хүнсний хомсдол үүссээр л байв. Тэгтэл 846 оны ихэр хааны засгийн газраас үнэхээр зөвүүн шийдвэр гаргадаг нь тэд Мария ханаа эргүүлж авна гэсэн нэрийдлэр 250 мянган дөрвөстийг титанууд руу туучихсан байгаа. Үндэ бол илүүдл хоолны савнуудыг устгах гэж үхэл рүү нэлгээсэх хэрэг байлаа. Энийг хагцал гашуудал дундаас манай Эрен Микаса армин 3 титануудыг алж чадах хэмжээний хүчтэй болно гэд 3 жилийн цэргийн сургалтад орохор шийддэг. Ингээд тэдний бэлтгэл сургуульд эхэлдэг. Эхний өдөр сургагч багш нь тэднийг жинхэнэ утгаар нь сүнсийг зайлуулж хин зөрөгтэй нь үлдэж чадахыг шалгадаг. Бүгд л айж байхад хажуунаас нь нэг охин бүр тоосон шинжгүй төмс ажиллаа зогсож байдаг нь Саша юм. Багш нь уурлаа түүнийг үхтлээгүй бүр 5 цаг гараагүй гэд шийтгэж чинь.
Дараагийн шалгалт бол бүснээс дүүжлэгдэж агаар тэнцвэрээ олох дасгал байлаа. Микаса арми 2 бол угаасаа л маш сайн хийж байхад манай Эрл ганцаараа тэнцвэрээ алдаад толгоогоор газар шагаад унчина. Микаса энэ үед Эрен зүгээр л цэрэг болохоо больчих аюултай шүү дээ гэж зөвлөдөгч Эрен зөрүүтэлнэ. Тэр арминтай хамт бусад цэргүүдээс тусламж гуйж яаж тэнцвэрээ олохыг заалгадаг. Маргааш нь Эрен дахиад шалгуулдагч эхэндээ зүгээр байснаа дахиад уунах гэтэл багш нь түүний тоноглолыг шалгаад өө энэ Эрний тоноглол нь бүр эвдэрсэн байсан байж штэ гэж уулаг алддаг. Өөрөөр хэлбэл Эрен эвдэрхий тоноглолтойгоор ч тэнцвэрээ барьж байсан хэрэг. Цэргийн сургуульд дуусваа. Одоо 850 он. Манай хэдийн 3 жил тарчиж зовсон цэргийн сургууль дуусах төхөд шилдэг залуус нь тодорч эхэлж байлаа. Сургуульд бүр дээр цэргүүд үхэн хатан зүтгэж байгааг ганцхан шалтгаан бий. Тэр нь дотоод хаанд орж ханыг хамгаалдаг цэргийн цагдаа ялбанд очиж аюулгүй тансаг амьдрах. Төгсөлтийн өдөр ирэхэд цэргүүдэд 3 сонголт гарч ирнэ. Нэгд ханны хамгаалтын цэрэг. Энэ яадаг вэ гэхээр хан дээр зогсож хотуудыг хамгаална. 2 туршуулын салаа. Энэ яадаг вэ гэхээр ханнаас гарч титануудтай нүүр тулна. 3 дахь нь цэргийн цагдаа. Энэ бол угаасаа л хааныг хамгаална. Төгсөгчдийн зөвхөн топ 10-д орж чадсан сууднууд л энд орох хэрэгтэй. Манай Эрен төгсөлтийн баярын хоолны үеэр би топ 10-д орсон ч хамаагүй. Шууд туршуулын салаанд орж титануудыг хүйс тэмтэрнэ. Бид жинхэнэ гал гарсан үг хэлж эргэн тойрныхоо залуусан зүрхэнд оч хасааж орхино. Мэдээж Микаса бол төгсөлтийн шалгалтын шилдэг кадет буюу онцгой суралцагчдын нэг болсон ч Эрнийг дагаа туршуулын салаанд ордог. Тэр Эрнийгээ дахиж алдмааргүй байгаа болохоор чи хаашаа явна би тийш явна гэд шууд шийдчихсэн. Мэдээж арминч бас тэдэнтэй хамт. Энэ үеэр тэд туршуулын салааны домогт ахлагч ганцаараа бүтэн армийн дайтай хүчтэй гэгддэг. Домогт Левиг хараад үнэхээр бишрэнэ. Эрний хэлсэн үгэнд урамшсан Кони, Томас тэрж байтугай байн хоол хулгаж авдаг төмөсний охин Саша хүртэл туршуулын салаанд орохоор зориг шулууддаг. Дараа нь манай хэд хан дээр их буу цэвэрлээд байж байтал гэнтхэн 5 жилийн өмнөх нөгөө авраг титан Эрний яг ард гарч ирснээр Эрен шууд элдээ сууглаад үзэд алдыгээд нүүр тулдаг. Тулаан эхлэнгүүд өнөөх ухаантай авраг титан нь хамгийн түрүүнд хан дээр их буунуудыг устгаж дараа нь дахиад хаалгыг өшгөж нураагаад титануудад дахиад зам гаргаж өгнө. Эрен агаарын тоноглолоор нисж очоод титаны цорын ганц сул тал болох шилэн хүзүүгийн цавчгаар далайтал өнөөх титан нь гинтл уур болоод агаар зам гарчдаг байгаа. Хот даяар аюулын харанг дэлдэж дээд удирдлагууд сандралдж байтал Пикшис генерал гих нөхөр шатар тоглоод сууж байснаа энэ мэдээг сонсоод шууд тулааны талбар руу хөдлөнө. Цэргүүдийг 3 хэсэгт хуваалаа. Тэргүүн шугам шин төгссөн кадетууд титануудын дарилтыг тогтооно. Дунд баг гол хүчийг дэмжиж титануудыг устгана. Элитүүдийн баг дотоод хаалгыг хамгаална. Залуус хөвтлөө айж урам зориг шалаа арныг. Учир нь урд шугамд явсан цэргүүд баг бүгд арчуулчихсан сураг дуулсан байна л да. Шилдэг кадет Микасаг тусгаалan элитүүдийн баг руу томилоход тэр Эрнийг хамгаална гэж тушаал зөрчих гэж зүтгэдэгч Эрен түүнийг ажиллаа хий гэж урлаад явуулна. Титанууд зөвхөн хүний мах иддэг. Биеэс нь насрын халуун уур гардаг. Шилэн хүзүүний махыг нь гүн цусч гэмтэхгүй бол өөр хаанаач гэмтсэн буцаад түлжчихдэг. Тэгэд бүр 100 гаруй жил хоолгүй амьдарч чаддаг аимшиг амьтдаа. Эрен арми 2-ын баг тулааны талбарт гарлаа. Тэгсэн зомд нь гэнт нэг титан гарч ирээд Томсыг ганц өмхөд л зээлгчин. Үүнд галзууртлаа уурсан Эрен титан руу дайртал цаанаас нь нөөр нэг титан үсэрч гарч ирээд Эрний нэг хөлийг нь тас хазаад хайчдаг байгаа юм. Тэгтэл нэг том сагалтай Есүс шиг царайтай титан арминийг шүүрч аваад амрууга хийчлээ. Яг энэ мөчөд Эрен цусандаа хутгалж гисэн ганц хөлгөө хэвтэж байхдаа армины өөрт нь үзүүлж байсан дэлхий тухай номыг тэдний мөрөөдлийг санаад хамаг хүчээ шавхаж титаны аманд ороод арминыг татж гаргаж шиддэг. Арминыг гаргаад өөрөө гарах гэтэл титаны ам хаагдаж Эрний гарыг тас хазан түүнийг шууд залгичдаг. 6 дугаар анги эхлээд манай армины яг тамд байгаа юм шиг өгтлөө ажигсан ганцаараа зүгтж авна. Дүдэн дээр найзууд нь нэг нэгээрээ титанууд идүүлээд дууссан болохоор тэр шүү дээ. Сэтгэл зүйн зүгээр л юучгүй нурчгсан. Яг энэ үед хотын нөгөө талд дөрвөстийг нүүлэг шилжүүлэх үеэр жинхэнэ утгаараа уймын самуун дэгдэж байлаа. Нэг шунхай баян худалдаачин өөрийнхөө хамаг ачаа бараг хаалгаар төрүүлж гаргах гээд замаа тагалжчихсан. Яг тэр үед нэг титан хүмүүс рүү улайран гүйж ирнэ. Тэнд байсан элит цэргүүд сандарч байтал хаанаас ч би Микаса гарч ирээд нөгөө титаныг ганц авчилтаар л нам унахчихдаг байгаа. Улмаар өнөөх шунхай худалдаачныг ачаа холлуулахгүй бол алан шүү гэж хэлээл иргэдийг хурдан нүүлгэн шилжүүлж авардаг. Энэ үед Микаса 5 жилийн өмнөх буюу 844 оны өөрийнхөө аимшиг дөнгөрсөн үеийг сандаг нь. Тэр үед Микаса аав ээжтэйгээ сайхан амьдарч байтал гинт хэдэн нөхдүүд гэрлүүнд дайрч ороод аав ээжийг нь нүдэн дээр нь хэрцгээр алаад Микасаг хулгайлаад явчихсан байдаг. Тэр үед Эрний аав тэднийг ирээд аав ээжийг нь үхчихсэнийг мэднэ. Харин Эрен бол зоригтой болохоор цагдаа нарыг хүлээлгүй ганцаараа өнөх нөхдүүдийн байшинг олж очоод утгалаад алчдаг. Гэвч үлдсэн сүүлчийн дээрэмчин Эрнийг барьж аваад алахын даваан дээр Эрен Микаса руу
Тулдахгүй бол үхэн гэж хачгарснаар түүнийг зориг оруулдаг. Тэр үед Микасагийн дотор ямар нэгэн зүйлс ирж тэр хутгаа чанга гатгаад өнөөх дээрэмчнийг ар нуруунаас нь зүрх рүү шууд нэвт хутгалж алаад Эринийг авард юм. Үүний дараа Эрин өөрийнхөө улаан оролтыг Микаса зүүж өгдөг бөгөөд тэд цуг амьдрах болсон түүхтэй. 7-р анги. Нөхцөл байдал уламд орлоо. Цэргийн зарим хулчгаар дарганаар кадидуудаа үхэл рүү түлхчээд өөрсдөө зүхтаад алга болчихно. Нөөц хоол хий дууссан болохоор цэргүүд хан дээрээ гацж зарим бүр цөхрөөд амиа хорлж эхэлдэг. Микаса залуусын урам зориг шалаарныг байгааг хараад зогсож байтал Армин Кони хоёр ирэхэд Микаса Эрин хаана вэ гэхэд Армин уйлал Эриний баг бүгд үгсэн. Эрин намайг аваад өөрөө идүүлчихсэн гэж хэлдэг. За энийг сонсоод Микаса бол дотроо үхэж байсан ч гадаа бол 50 байж та нар арчаагүй хулжгрууд би ганцаараа чамаагүй явж нөөцийн төв бариг чөлөөлнө гэд галзуу юм шиг ганцаараа урагшаа дайрдаг. Тэр сэтгэл хөдлөө барьж чадлагүй төхөөрөмжөө хамаг хийгээ өрөөд эцэст нь агаарт хийн дуусаад газар тунчина. Ингээд Микаса үхлээ хүлээгээд бууж өгөх гэж байтал гинт Эринийг хэлж байсан тулалд гэдэг үг толгойд нь цуурайтаж тэр дахин босдог. Яг тэр мөчөд үнэхээр итгэмээргүй зүйл болно. Танаас ч нэх булчинлэг урт үстэй титан гарч ирээд Микаса руу дайрах гэж байсан өөр нэг титаныг эрүүг нь мул цохиж унгаана. Тэр титан бос титануудынхаа сул талыг мэдж байдаг ба тэднийг үзэн ядсан шинжтэй устгаж эхэлдэг. Энэ үед Армин Кони хоёр ч Микасад ирж Армин өөрийнхөө бүтэн хийтэй тоноглолыг Микасад өгöd чи Эриний оронд амьд үлдэх ёстой гэж хэлнэ. Энэ үед Арминд нэг супер ухаалыг санаа төрдөг нь энэ бусад титанаа устгаад байгаа хажин титаныг ашиглаж нөөцийн төв байр руу явах замаа засуулъя гэж төлөвлөнө. Төлөвлөгөөний дагуу төв байранд ирэхэд тэнд хэдийн 7 титан нөөцийн агуулгыг бүслээд цэргүүдийг газаачихсан байлаа. Армин дахиад суу төлөвлөгөө боловсруулж тэд төв байрны цэглэхэн шатыг ашиглаж бүх цэргүүдийг их буугаар зэвсэглэнэ. Өнөөх 7 титаныг цэглэхэн шатаар өөрсдрүүгээ татаж байгаад нүдрүүн зэрэг их буугаар буудаж хараагүй болгоно. Яг тэр мөчөд дээрээс Микаса тэргүүтээ шилдэгүүд дайрч титануудыг нэгэн зэрэг завшиж устгахаар тохиролцдог. Төлөвлөгөөч жинхэнэ ёсоор болж тэд 7 титаныг устгаад хамаг хий зэвсгээ цэнгэлж авч чаддагч цэргүүд байрнаасаа гарч ирэхэд нөгөө хажин титан маань гадаа байсан бүх титануудыг зодож дуусгаад өөрөө сүлдээ дунж явахыг харна. Тэгтэл өнөөх титаны ар нуруу дагсны хэсгэн задарч дотроос нь нэрэн ухаангүй уурс авсан байдалтай гараад ирж байгаа юм. Микаса үүнийг хараад шууд гүйжичээд Эринийг цээжиндээ нааж тэрврээд өөлнаа. Армин чажууд нь ирээд гайхаж баярлсандаа нулимс унгаана. Учир нь Эрин саяхан л нэг хөл нэг гаргүй болж титанд идүүлчихсэн байсан шүү дээ. Гэтэл одоо түүний тасарсан хөл гар нь буцаад ургачихсан цоо ирүүл бүтэн биетэйгээр титаны дотроос гараад ирлээ. 8 ба 9 дугаар анги. Нөгөө туршуулын салааныхан чинь ханны цаашаа аялалд яваад ирэх болгондоо асрыг хохирол амсаж баахан цэргүүдэ алддаг байсны шалтгаан ердөө л гадаа байгаа титануудын мэдээлэл дуусч тактик нь сул байсныг байхгүй юу. Гэхдээ сүүлийн үед Армин шиг суут ухаантай залуусын ачаар тэд титануудаас зухдах төлөвлөгөө боловсруулах тал дээр арай дээрдэж ханнаас гарч нутаг дэвсгэрээ тэлхийг хичээж байгаа юм. Гэсэн ч титануудтай тулдах бүрт нийт цэргийн 30% нь үргэлжсээр л байв. Яг энэ үед бид туршуулын салааны домог тахлагч Дэвигийн жинхэнэ солиотой хүч чадлыг хардаг та. Тэр бол зүгээр л титануудыг машинд ч өгнө. Нөхцөл байдлыг маш хурдан дүгнээд цэргүүддээ яг таг тушаал өгч титануудыг арчиж айдаг жинхэнэ мангас. Гэтэл яг энэ үеэр туршуулын салаанд Трос дүүргийн хаалга нурлаа. Хурдан босч ирж тусал гэсэн яаралтай тушаал ирж тэд хот руу яар хөдөлтгөө. Харин манай Эриний хувьд бол титан дидүүлээд түүний ходоодонд орчихсон байхдаа үгэж үргэцсэн асар олон цэргүүдийн цогцыг хараад жинхэнэ утгаараа галзуурах гэж байсан байхгүй юу. Тэгэд өөрийнхөө дотор байсан титаны хүчийг сэрээж өөрөө аврах титан болж хувраад бусад титануудтай тулдсан байна л да. Гэвч Эринийг титаны дотроос гараад ирэнгүүт хотын хамгаалтын цэргүүд баяртай өгтөхөөрөнд үхтлээ айцгаана. Тэд Эринийг Микаса армитай хамт буу тулган бүсэлж чи хүн үү титан уу? Хэрв хариулахгүй шууд их буугаар буудаж алын шүү гээл дайрдаг. Микаса армийн хоёр Эринийг хамгаалаад урд нь илдээ суглан зогсоно. Эрин өөрийнхөө тасарсан гар хөлөнд буцаад урагчсныг хараад өөрөө ч гайхаж аавынхаа өгсөн зойрын түлхүүрийг сандаг. Аав нь энэ зойронд очивол бүх нуус тайлагдана гэж загсан шүү дээ. Эрин найзуудаа хамгаалахын тулд би титан бишээ хүн гэж хашгирсан ч айсандаа ухаан алдсан цэргийн дарга шууд их буугаар бууд гэж тушаал өгдөг. Яг их бууны сум тэднэрүү нисж ирэх мөчөд Эрин өөрийнхөө гарыг хазаж цус гаргаад Микаса армийн хоёрыг хамгааж асар том титан болон хуурж их бууны сумыг хаа зогсдог байгаа юм. Жигэн солиотой хэсэг. 10 болон 11 дугаар анги. Их бууны сум тесрэхэд хот даяар уурс авсаж цэргүүд бүр гайхаж хоцорно. Эрин өнөөх хагас титаны биенээс салж гараад ирэхэд титаны бие нь уур олоод дуусчдаг. Эрин одоо хамаг нууцыг мэдхийн тулд яаж иж байгаад өөрийнхөө гэрийн зойронд очих ёстой гэдгийг ойлгоно. Тэгээд тэр арминд бүрэн итгэж армин чи ухаалаг цэргүүдэд миний хүч хүн төрлөختөнд хэрэгтэй гэдгийг ойлгуулж тэднийг ятгах чадна гэж би чамд итгэж байна. Хэрвээ бүтэхгүй бол би дахиад титан болж хувраад эндээс Микаса та хоёрыг аваа зугтжээ гэж хэлдэг.
Ингээд армийн найзуудынхаа энэ итгэлийг алдахгүй тул цэргийн хувцас янзлаад урагшаа алхан зогсож зүрхэн дээрээ гараа тавиад хашгирдаг. Тэр Эрен титан болсны ачаар бусад титануудыг устгаж чадсан. Тэр хүн төрлөختний дайсан биш. Бид түүний титаны хүч болон хүмүүсийн зүрх зоригийг нэгтгэвэл энэ хотыг цаашлаад Мария ханыг ч эргүүлж авч чадна гэж үнэн сэтгэлээсээ хашгирдаг. Гэвч өнөөх аймхай цэргийн дарга Китс Вайрман хүлээж авахыг хүсэхгүй. Дахиад буудаг тушаал өгөх гэж байхад гинтгийн цаанаас нь хотын дээд командлагч ухаалаг тактикч Дот Пикшис генерал гарч ирээд түүнийг зогсоочдөг байгаа юм. Пикшис генерал армины үгийг сонсоод энэ хүүгээр Трос дүүргийн цөмөрцөө хаалгыг хаалгаж болох юм байна гэж харддаг. Ингээд тэд ханны орой дээр гарч төлөвлөгөөгөө боловсруулна. Генерал Пикшис бүх цэргүүдийг цуглуулад энэ Эрен бол хүн төрлөختнийг аврах нууц шинжлэх ухааны туршилт байгаа юм. Тэр титан болоод аврах чулууг өргөж цөмөрсөн хаалгыг таглах болно гэж зарлана. Мэдээд залуу цэргүүд үүнд итгэхгүй. Зарим бүр айсандаа зүхтаж би өхмөрг байна. Гэрлүүгээ харьлаа гэж үүмнэ. Тэгтэл Пикшис генерал хаашгирч зүхтмаар байвал зүхтаж цаа хүүхдүүд минь. Гэхдээ хэрвээ бид өнөөдөр энэ хаалгыг таглаж чадахгүй дотоод хан руу ухарвал тэнд хоол хүнсний хомсдол үүсч хүмүүсэд үлэмжитнүүдэд итгэхээс өмнө бие биенээ хөнөөж дуусах болно. Тиймээс бүгдээрээ энд үхэхгүй эсвэл тулдаад ялах уу гэж хэлэхэд цэргүүд бүгд урамшиж байрандаа эргэж ирдэг. Төлөвлөгөө юм байлаа. Бүх цэргүүд ханны нэг болон цугларч хашгирч титануудыг өөрсдөргөө татна. Энэ хооронд Эрен Микаса болон элит багийнхан өнөөх аврах чулуу байгаа газар руу чимээгүү дундуур нэвтэрч орно. Элит багийнхан Эренийг хаалга руу очиж чулууг өргөх хүртэл амиараа хамгаалах үүрэг хүлээсэн бөгөөд энэ болон цэргүүдийн үхлийг үнгүүдүүлж болохгүй гэж зориг шулууддаг. Микаса Эренийг хамгаалахаар элит багт багтаж армийн харин удирдлагын багт үлднэ. Ингээд төлөвлөгөө эхэлж Эрен өнөөх чулууны дэргэд очоод титан болж хувирна. Цэргүүд за ингээд л чулуугаа өргөөд хаалга таглчихна гэд баярлж байтал Эрений титан нь гин тухайн алдаж өөрийг нь хамгаалахаар хажууд нь зогсож байсан Микаса руу шууд дайрч маш хүчтэйгээр цохоод унагчдаг байгаа юм. 12 дугаар анги. Манай Эрен титан болоод ухаан алдаж Микаса руу дайрчхад өөрөө аврах чулууныхаа хажууд ухаанг болчихж байгаа юм. Төлөвлөгөө яг нурхын даваан дээр элит багийн ахлагч Ян жинхэнэ удирдагч хүн шиг шийдвэр гаргадаг. Зарим цэргүүд төлөвлөгөө нурлаа ухрыг гэж хашгирч байхад Ян дарга үгүй Эрен бол хүн төрлөختний цорын ганц найдвар. Бүх цэргүүд Эренийг хамгаалж эргэн тойрны титануудыг устдаг гэж тушаал өгнө. Тэгэд Микасаг чи яаж ийж байгаад түүнийг сэрээ гэд явуулдаг. Энэ үед Эрен өөрийнхөө титаны дотор өнгөрсөн үеийнхээ хий үзэгдэл дунд гацчихсан. Би зүгээр л гэртээ аав ээжтэйг амар амгалан амьдрмаар байна гэд унтаад байдаг байхгүй. Яг энэ үед армийн гүйжрээд Микаса гаднаас хамгаалж байхыг даатгаад өөрөө Эрений титан руу авирч гарна. Армийн элдээ суглаад Эрений жинхэнэ бие байгаа газар руу шууд зоож орхидог. Цус асгарч өвдөлтийн хүчинд Эрен бараг л сэрхэд өхөн. Харин армийн түүн рүү хашгирч тэдний багийн дурсамж Эрений ээжийг асан титануудаас өшөө авах төлөвлөгөө хамгийн гол нь ханны цаадах эргчөлөөт гадаад ертөнцид даалайг үзэх өнөөх агуу мөрөөдлийг сануулж Эрен сэрэчээ гэж хамаг хүчээр орилдог. Энэ үг Эрений зүрхэнд хүрч жинхэнэ ухаан нь орж ирдэг байгаа юм. 12 болон 13 дугаар анги. Манай Эрен жинхэнэ утгаараа сэрлээ. Тэр ухаан ормогцсон өнөөх чулууг үүрээд булчингууд нь тасарч ясны хягтнаж байсан ч тэр хаалга руу алхам алхмаар урагшлана. Энэ бол хүн төрлөختний амьд үлдэх цорын ганц боломж гэдгийг ойлгосон элит багийн цэргүүд Эренд зам гаргаж өгөхийн тулд титануудын урд шууд гүйн очиж өөрсдийгөө өгөөш болгож золиослж эхэлдэг. Жинхэнэ нулимс урсмаар баатарлаг хэсгээ. Энэ үед Ян дарга хүртэл найзаагаа хараад титан дидүүлчихнэ. Энэ их цус нулимс баатруудын үхлийн ачаар Эрен өнөөх аврах чулууг Трос дүүргийн цөмөрсөн хаалган дээр авчирч шууд таглаж орхидог. Ингээд хаалга бүрөө хаагдаж хүн төрлөختн түүхэндээ анх удаа титануудын эсрэг жинхэнэ ялалт байгууллаа. Хаалгыг хаачихсан ч ханны дотор үлдсэн титанууд армийн Эрен хоёр руу дайрч эхлэв. Энэ үед армийн Эренийг титаны биеэс нь татаж гаргах гээд гацчихсан. Хийн дуусан титанууд яг дээрээс нь шүүрэх гэж байгаа нөхцөл байдалтай байтал Тэнгэрээс яг л солир шиг Леви бууж ирээд өнөөх хоёр титаныг нүдэр имхийн зур зүгээр л машиндад шилүү зүгэн завчиж унгаж орхидог байгаа юм. Ногоо нөмөргөнд амираад ардаа туршуулын салааны эрх чөлөөний далавч тэмдэг нь харагдаад үнэхээр супер доггой харагдаг. Үүний дараа хотыг бүрэн цэвэрлж үлдсэн титануудыг устгахад бүтэн өдөр зарцуулсан бөгөөд туршуулын салааны дарга Эрвин Смит охирлыг тооцоход асар их олон цэрэг үрэгдсэн харамсалтай мэдээ гардаг. Гэхдээ тэдний үхэл үнгүйтэйг. Манай Эрен нүдэ нээтэл харанхуй гэнтэнд хөл гартаа гинжлэгдчихсэн сэрдэг байгаа юм. Түүний урд туршуулын салааны дарга Эрвин болон Леви хоёр зогсож байлаа. Эрений ав Гириша аль хэдийн сургаггүй алгуулсан бөгөөд Эренд байгаа өнөөх зойрын түлхүүрэл хүн төрлөختний сүүлчийн найдвар болоод байгааг тэд хэлдэг. Эрвин дарга чиний зорилго юу вэ? Эрен гэж асуухад Эрен шууд шидэмгийн нүдээр ширтэж би туршуулын салаанд илсэж бүх титануудыг нэгийг ч үлдээлгүй хүүс тэмтэрхийг хүсэж байна гэж хэлдэг.
Үүнийг сонсон Леви "Зүгээрээ би үүнийг өөрийнхөө багт авч батлан даалтад оруулъя. Хэрвээ энэ галзуурч хяналтаа алдвал би өөрөө түүнийг шууд завчиж алдна" гэж хэлснээр Эрин албан ёсоор туршуулын салааны гишүүн болох зөвшөөрлөө авдаг юм. 14-р анги. Эрин гэгч хүү Титан болж хувираад Трос дүүргийн нурсан хаалгыг авраг чулуугаар тагсан тухай мэдээ ханны доторх хотуудаар маш хурдан тархав. Хүмүүс түүний энэ солиотой хүчнээс аврал болж харсан ч нөгөө талаар үхтлээ ажиалаа. Ингээд Эринийг цэргийн шүүхээр оруулж түүнийг амьд үлдээж ашиглах уу эсвэл шууд устгах уу гэдгийг шийтгэр болов. Энэхүү түүхэн шүүх хурлыг 3 том цэргийн армийг удирддаг дээд ерөнхийлөгч Дариус Закли даргалж байлаа. Дотоод цагдаагийнхан Эрин бол хизээж толгоогоо алдаж мэдэх мангас. Тиймээс түүнийг шууд алж цогцыг шинжлэх ухаанд өгөх хэрэгтэй гэж зүтгэв. Тэд бүр Микасагийн нэрийг дурдж Эрин Титан байхдаа Микаса руу дайрсан. Тэр өөрийгөө удирдах чадахгүй байгаа. Тэгээд Эрин Микаса 2 9 настай байхдаа 3 хүнийг алсан. Угаасаа наад бацаанууд чинь аимшигтай хүчирхийлэгчэд гэж зүтгэв. Микаса үүнийг няцааж үг хэлэх гэсэн ч цагдаа нар түүнийг бас Титан байж магадгүй хэмээн сэжгэлж хайр сэтгэлийн үднээс худал хийж байна гэж буруутгав. Харин туршуулын анги тэд Эринийг амьд үлдээж түүний Титаны хүчийг ашиглан алдагдсан Мария ханыг эргүүлэн аврах төлөвлөгөө танилцуулав. Арминч бас гэрчээр оролцож байлаа. Шүүх хурал дээр ханны цаанаас нэг ч удаа гарч үзээгүй айцаар хөдлөгдсөн баян ноёд хуучинсаг үзэлтнүүд Эринийг амьд үлдээж болохгүй гэж орилолдож уур амьсгал маш хурцтан болов. Тэр үед Эрин тэсэлгүй уурлаж хэрхэн дулдахаа мэдэхгүй аж зүгээр л дуугүй байцгаа. Над дэтэг би хүн төрлөختнийг аврах болно гэж хашгирваа. Цагдаа нар түүн рүү буу тулгах яг тэр мөчөд Леви дундуур норж гинтгэн Эринийг зодоод эхэлдэг. Энэ бол үнэндээ Леви Эрвин хоёрын зохион байгуулсан аимшигтай ухаалаг жүжиг байлаа. Леви Закли ерөнхийлөгчөд хандаж энэ бацаан хэдий Титан болдогч би түүнийг хэдийд чийн байдалтайгаар номтгож чаднаа. Хэрвээ тэр хяналтаа алдвал би өөрийн гараар шууд завчих болно гэж хариулав. Үүний ачаар шүүх хурал туршуулын салааны талд эргэж Эринийг Левигийн хатуу хяналтаар амьд үлдээхээр болов. 15 дугаар анги. Шүүх хурлын дараа Эринийг туршуулын салааныхан хүлээн авч одоос алслагдсан нэгэн хуучин эзгүй цайзад байрлуулав. Тэнд Эрин Левигийн удирддаг туршуулын тусгай багтай танилцав. Тэд бүгд маш өвөрмөц тус бүрдээ хэдэн 10 Титаныг алж байсан шилдэг дайчид байлаа. Мөн Эрин хүндрэлтний хамгийн хүчрхэг дайчин гэгдэг Левиг амьдрал дээрээ солиотой юм шиг цэвэрлэгээ хийдэг хитрхи цэвэрч хүн гэдгийг мэдээд гайхаж цоцорно. Леви урд нь газар дорох ертөнцийн алдартай гэмт хэрэгтэн байсан ч Эрин түүнийг өөрийн багтаа илсүүлсэн түүхтэй аж. Тэр шөнө Эрин туршуулын салааны өөр нэгэн сонирхолтой дарга болох Хаанжитэй уулзав. Хаанжи бол Титаныг судалдаг, судалгаандаа ухаанаа алдтал дурласан эрдэмтэн байлаа. Бус зэргүүд Хаанжигийн урт ярианаас зүгтаж алга болсон тул Эрин ганцаар үлдэж түүний яриаг үүр цайд сонсов. Энүүд Хаанжи Сони болон Бинг гэх 2 Титаныг амьдаар нь барьж авч тэдэн дээр хийсэн хачирхалтай дуршлуудаа ярьлаа. Титануудын толгойг тас завчиж үзэхэд тэдний аврах том бие нь ямар ч жингүй мэд маш хөнгөн байдаг гэж байна. Тэднийг нарны гэрлээс тусгаарлахад нэг Титан нь шууд ухаан алдаж нөгөөг нь арай ядан тисэж байлаа. Үүнээс үзвэл Титанууд амьд явах эрчим хүчээ нарны гэрлээс авдаг байж магадгүй гэж дүгнжээ. Эрин түүний ярианд автаж өглөө утал хамт суулаа. Гэвч үүр цайх үед маш аимшигтай хэрэг гарав. Хаанжигийн хайртай 2 туршилтын Титаныг хэн нэгэн шөнөөр нууцаар нэвтэрч 3D хөдөлгөөн төхөөрөмж ашиглан алжчихсан байв. Энэ үед Хаанжи Титануудынхаа сэгний хажууд өөлж хашгирч гашуудж байхад Эрвин Смит дарга Эриний хажууд чимээг үрж түүний мөрөн дээр гараа тавиад маш нууцлаг өнгөөр "Чиний бодлоор жинхэнэ дайсан хэн бэ? Үүнийг хэн хийсэн гэж бодож байна?" гэж асуунаа. Эрин юу ч ойлгоогүй гайхаж хоцорсон ч цэргүүдийн дунд Титаны хүчтэй нууц тагнуул шургалсан байна гэдгийг тэр гадарлав. 16 дугаар анги. Хаанжигийн 2 Титаныг хэн аасныг тогтоох мөрдөн байцаал хот даяар үргэлжилж байв. Энэ хооронд Эрин Левигийн хатуу хяналтаар туршуулын салааныхандаа бэлтгэлээ базаасаар байлаа. Төд удалгүй шин төгссөн кадет зэргүүдэд аль аримд илсэхээ шийдэг эцсийн мөч ирдгээ. Тэр үед Эрвин Смит дарга бүх зэргүүдийн өмнө гарч маш хатуу бөгөөд ноолгүй үннийг хэлдэг. Тэрээр туршуулын ангид илсвэл маш аюултай. Эхний жилдээ л цэргүүдийн 50% нь үхэх магадaltaй. Аимшиг золиослол гарга нь эдэг шууд анхааруулдаг. Энэхүү аимшиг дүннийг сонсоод ихэнх цэргүүд айсандаа буцаж цагдаагийн арим руу явцгаадаг. Гэвч Жан, Микаса, Армин, Саша, Кони зэрэг Эриний үнэнч найзууд үхлээ сайж байсан ч хүн төрлөختнийг амьд үлдэхийн төлөө тэмцэхээр зүрх шулуудан туршуулын салаанд албан ёсоор элсэж үлддэг. Үүний дараа Жан Эринтэй уулзахдаа бид бүгд чамд итгээд амнасаа тавиад ирлээ. Тиймээс бидний золиослыг үнгүүдүүлж болохгүй шүү гэж доторх бүхнээ уудалж хэлдэг. Маргааш өглөө туршуулын салаа бүрэн бүрэлдэхүүнээрээ хаалгаар гарч Мария ханыг эргүүлээ авах аяндаа гарнаа. 17 дугаар анги. Хаалгаар гарсан туршуулын салаа
Эрвин даргын зохиосон алсын зайн тандалтын бүрэлдэхүүн тактикийн дагуу маш том талбайг хамран тархан байрлав. Тэд бие биенээ харах боломжгүйж титануудыг олмогц агаар дөнгөд утаад сум буудаж мэдээлэл дамжуулдаг байлаа. Улаан утаа нь ердийн тита гарч ирэх үед ногоон утаа нь цувааны чиглэлийг өөрчлөх тушаал үгээр төвд байгаа Эрвин ногоон утаагаар цуваг титануудаас зүгтаалган чиглүүлж байлаа. Гэтэл баруун жигүүрт явж байсан армины урд гинтхэн урд өмнө хизээж харж байгаагүй асар хурдан эмэгтэй титан гарч ирдэг. Энэ титан ердийн титанууд шиг хүмүүсийг идэх гэж дайрахгүй. Харин цэргүүдийг зүгээр л нэс дарж яг л нэг хүний хайж байгаа мэт цэргүүдийн нүүрний маскыг сүгч хараад байлаа. Армин түүнийг хараад энэ бол Эрентэй адилхан титан болж хувирдаг хүн байна гэдгийг шууд гадарладаг. Ингээд эмэгчин титан арминыг барьж авсан ч царайг нь хараад зүгээр л цааш яваад өгнө. Яг энэ үед армин Жан Райнер 3 цугларч эмэгчин титаныг Эренний байгаа цувааны төв хэсэг рүү чиглэнгүйж байна гэдгийг мэдээд түүний цагийг уяхын тулд амь өрсөн тулдаг. Энэ титан маш ухаалаг бөгөөд өөрийнхөө ганц сул тал болох шилэн үзүүгээ гараараа таглаж хамгаалдаг байв. Тэд түүнийг хэсэг саадуулж чадсан ч эмэгчин титан тэднийг орхин шууд Эренний байгаа зүг улам хурдтайгаар довтлоо оддог. 18-19 дугаар анги маань Эрвин дарга эмэгчин титаны дайралтыг мэдээд гинтхэн цувааны чиглэлийг өөрчилж бугаар эхэлдэг. Тэрээр бүх зэргүүдийг авраг том модтой орой оруулцдаг. Шин зэргүүд болон армийн нарын даалгавар бол ойн захын өндөр модтын орой дээр гарч гаднаас орж ирэх өөр бусад титануудыг дотгош нэвтрүүлэхгүй саатуулах явдал байлаа. Эрвин дарга яг юу төлөвлөд байгааг энгийн цэргүүд байтугай Левигийн багийнхан ч мэдэхгүй байв. Энэ хооронд эмэгчин титан ойн гүн рүү нэвтэрч Эреннийг хамгаалж байсан Левигийн тусгай багийнхныг араас нь хөөж гүйцвэ. Түүний зам цаадуулах гэж оролцсон бүх хүмүүс нэг нэгээрээ маш аимшигтайгаар алагдж байлаа. Эрен эмэгчин титаныг яг ард нь тулж ирэхийг хараад найзуудаа аврахын тулд өөрөө титан болж хувраа тулдахыг хүснэ. Мань хүн гараа хазах гэтэл Левигийн багийнхан түүнийг зогсоож бидэнд итгээд зүгээр л урагшил гээл хашгирдаг. Ингээд Эрен Леви даргаас би тулдах уу эсвэл багийнхандаа итгэх үү гэж асуугаад Леви маш хүйтэн мөртлөө гүн утгатайгаар чи өөрөө сонголтоо хий. Өөрийнхөө хүчинд итгэх үү эсвэл найзуудынхаа зүрх зоригт итгэх үү? Би хизээч хариултыг нь мэдэхгүй байна гэж хэлээд багийнхандаа хандан бүгд чихээ тагал гэсэн маш хачирхалтай тушаал өгдөг байгаа юм. Ингээд Леви агаард дуу гаргадаг тусгай сум будснаар 19 дугаар анги мань үргэлжилнэ. Яг энэ мөчөд Эрен туршуулын ангид шинээр орж байхдаа тохиолдсон нэгэн чухал дурсамжийг сандгаа. Тэр үед хаанжи Эреннийг хуучин худаг дотор оруулж титан болох туршилт хийсэн ч Эрен хидийг гараа хадсан ч хуурч чадаагүй байв. Гэтэл дараа нь багийнхантайгаа цуг суугаад цай уух гэж байхдаа Эрен газар унсан сэрэг авах гэж гараа сонгох үед гинтхэн түүний гар аврах титан болоод хувирчдаг. Үүнийг харсан Левигийн багийнхан үхтлээж шууд илдээ суулан Эреннийг хүрээлж хэрэг хөдөлгөөл шууд ална шүү гэж занал хэлв. Тэд Эреннийг тушаал зурчлаа гэж үзээд түүнээс үргэлж сэрэмжилж байсан юм. Харин Леви багийнхнаа тайвшруулж Эренд өөрийгөө тайлбарлах боломж олгодог. Дараа нь хаанжи судалгаа хийж байж нэг чухал зүйлийг мэдсэн. Эрен зөвхөн биеийг эмтэйгээ зогсохгүй дотроо сэрэг авах эсвэл хаалгыг таглах гэх мэт яг таг тодорхой зүтгэл зорилготой байж гэмээр титаныг хүчин сэрдэг байж. Энэ үннийг мэдээд Левигийн багийнхан Эреннийг буруугаар ойлгож сэжгэлж байсандаа уучлах гуйцгааж бид чамд үргэлж итгэх болно гэж амлаж байжээ. Энэхүү дурсамжаа сансан Эрен өөрийнхөө хүчинд найдаж ганцаараа зүтгэхийн оронд багийнхандаа итгэхэр шийддэг. Ингээд явсаар Эрен даргын урдчлан бэлдсэн хавх байгаа газарт ирэхэд модон дундаас асар олон тусгай канон зэрэг харуулж эмэгчин титаныг хөдөлж чадахгүйгээр баглан амьдаар нь барьж авч чаддаг байгаа юм. Асар олон цэргүүдийн үхэл золиослын ачаар туршуулын салгааныхан эцэст нь түүний биеэс жинхэнэ хүнийг нь суглан авч гаргах боломжтой болов. 20 дугаар анги. Ойн гадна байсан хэдэж Эрвин даргын жинхэнэ төлөвлөгөөг одоо л ойлголоо. Энэхүү аялал нь зүгээр нэг Мария ханыг эргүүлж авах аялал биш. Харин туршуулын салгаанд нуугдсан тагнуулыг барих нууц ажиллагаа байжээ. Хэрвээ 5 жилийн өмнө Мария ханыг нураасан явдал санамсаргүй хэрэг биш. Зохион байгуулалттай бол цэргүүдийн дунд титан болон хувирдаг хүн байгааг Эрвин дарга хэдийнэ гадралж энэ нууцыг зөвхөн олон жил зүтгэсэн цөөн хэдэн дарга нарт л хэлж бусдаас нууцлсан байжээ. Ингээд манай хэд эмэгчин титаны шилүү зүг завчиж доторх хүнийг нь гаргах гэж оролцсон ч өнөөх нь биеийнхээ хэсгийг асар хатуу болор болгон хувиргаж элднүүдийг нь хугалж орхиноо. Яг энэ үед Леви түүний толгой дээр гарч би чам зовлон гэж юу ядыг мэдрүүлнэ гэж сүрдүүлэхэд эмэгчин титан явах замгүй болсноо мэдээд гэнт чангаар ашиглаж эхэлдэг. Түүний энэ дуунаар ойн гадна байсан бүх ердийн титанууд ухаанаа алдсан мэт ойн гүн рүү яг эмэгчин титан руу галзуу эмшиг дайрч эхлэнэ. Энэ үед Эрвин цэргүүдтэй титануудыг зогсоо эмэгчин титаныг хамгаал гэж тушаасан ч титануудын тоо дэндүү олон байлаа. Тэдгээр нь эмэгчин титаныг хамгаалах гэж ирээгүй. Харин түүнийг амьдаар нь зулгаан идэж устгах гэж ирсэн байв. Эмэгчин титан өөрийнхөө биеийг бусдад хэдүүлж доторх хүнээ хүндрэлтэнд алдахгүй тулд өөрийгөө устгах хэрцгий сонголт хийсэн нь энэ байлаа.
бус нэмэгчин титаны биеийг бүрийдэж дуусах үед агаар дүүрэн уус авсаж Эрвиний төлөвлөгөө бүтлгүйтэв. Ингээд Эрвин бүх цэргүүд ухаар мордтой сууж хот руу буцах бэлтгэлээ ханга гэж тушаал өгнө. Эрвин хаанжи хоёр эмэгтэй үлэмжвчнийг ердийн үлэмжвчнүүд идэж дуусахыг хараад доторх хүн хідэнэ зугтсныг гадарлана. Тэр тагнуул туршуулын салааны нөмрөг нөмөрч цэргүүдийн дунд нуугдаад Эрвиний араас хайж явсаар Левигийн тусгай багийг олдог. Леви өөрөө Эрвин рүү явсан хойгуур нуус тагнуул гинт гарч ирээд эдний багийн цэргийг шууд агаар дээр хоолойг нь хэрчиж алж орхино. Үүний дараа нөгөө тагнуул маань агаарт дахин эмэгчин титан болон хуурдаг. Эрин дахин титан болж тулдахыг хүссэн ч тэдний багийн 3 гишүүн Эрин чи урагшаагүй бидэнд итэг. Бид бол Левигийн элит баг гэж итгэл төгс хэлээд Эринийг явуулдаг. Тэд гуруулаа үнэхээр гайхалтай хослон тулдаж эмэгчин титаны нүдийг сохолж гарынхан шүрмсийг тас цавчин шилүү зүгээ хамгаалж чадахгүй болгоно. Тэгээд яг шилүү зүгэн цавчих гэтэл эмэгчин титан асар хурдтайгаар ердөө 30 секундэд ганц нүдээ сэргээж амжаад тэднийг гиндүүлэн довтолж тэр гурвыг маш хэрцгийгээр няц дэвсэж модон савж алж орхидгоо. Урагшаа гүйж байсан Эрин эргэж хараад өөрт нь тусалж урам зориг өгч байсан журмын нөхд нь бүгд үххийг харан туйлын ихээр харамсаж галзуурах шахам уурлаа. Тэр би анханасаа өөрийнхөө хүчинд итгэхэд тулдсан бол тэд үхэхгүй байсан юм гэж ашгараад гараа хазж авраг титан болж хуурж эмэгчин титантай цустай галзуу тулаан хийнэ. Түүний архирах чимээ холгүй байсан Леви Микаса хоёр цансагдаад шууд тийш яараа очино. Эрин уурандаа маш хүчтэй тулдсан ч тулааны туршлагаараа эмэгчин титан түүнийг залжин мэхээр ялж толгойг нь тас өшөглөөд Эринийг үлэмжвчний биенээ суулж аваад амандаа зугаа зүгтчихдэг. 22 дугаар анги. Микаса Эринийг аваад зүгтж буй эмэгчин титаныг хараад галзуурсан мэт араас нь хөөж ганцаараа дайрнаа. Тэр үед араас нь Леви гүйцэж ирээд Микасаг тогтоон тэр ядарч байна. Эринийг шууд залгилгүй амандаа зуусан байгааг бодвол Эрин амьд байна. Бид түүнийг алж чадахгүй. Эринийг авраад буцах хэрэгтэй гэж тактик зохиодог. Энэ үед Леви хүн төрлөختний хамгийн хүчрхэг дайчин гэдгээ баталж эмэгчин титаныг ямар ч хөдөлгөөн хийж чадахгүй болтол нь гялс цавчин сарниулдаг. Гэвч тулааны үеэр Микаса уурандаа сохорч эмэгчин титаны шилэн үзүүг цавчих гэж дур мэдэн дайрах үед эмэгчин титан гараараа түүнийг цохих гэж даална. Леви Микасаг аврахаар дундуур нь орж түүнийг түлхэж амжсан ч өөрөө хөлөө маш хүнд гэмтээж орхидог. Гэсэн ч Леви өвдөлтөө төвчин эмэгчин титаны эрүүг зааж цавчин амнаас нь шүлцтэй холдсон Эринийг авраад Микасатай цуг ухардаг. Туршуулын салаа хот руу буцахдаа маш том гар цохирол амссан байлаа. Хэд хэдэн залуу цэргүүд үгсэн найзуудынхаа цогцсыг авч явна гэж зүтгэсэн ч Эрвин Леви хоёр цогц авч явах нь титануудыг татах аюултай гэж зөвшөөрдөггүй. Гэвч тэдгээр цэргүүд нууцаар цогц авч явснаас болж араас нь хэд хэдэн титанууд хөөж ирэн аюул тарьдаг. Энэ үед Леви цэргүүдтэй хурдлах боломж олохын тулд өөрийнхөө амиурагдсан хайртай цэргүүдийнхээ цогцсыг тэрнээс газар руу хаях хүн тушаал өгдөг. Энэ нь Левигийн хувьд дотроо маш том зүрхний шарх болж үлддэг юм аа. Цэргүүд хааны дотор буцаж ирэхэд хотын иргэд тэднийг баатар мэт угтсангүй. Харин ч маш их татвар авч зөндөө цэргүүдийг үхүүлчихэд юу ч олж долоосонгүй гэж харааж доромжилж угтдаг. Энэ үед Эрин тэргийн дотроос хүмүүсийн тэрхүү жигсэн харцыг хараад хүүхэд байхдаа туршуулын салгааныхныг биширдэг байсан санаж чимээгүй нулимс унгаалаа. Энэхүү бүтлгүүцсэн ажиллагааны улмаас туршуулын салгааны нэр хүнд бүрмөс уунж Эрвин Смит болон бусад удирдлагуудыг Эриний хамт Эзэн хааны нийслэл хот руу хариуцлага тооцохоор дуудснаар энэ анги төгсдөг. 23 дугаар анги. Энэ анги 104 дугаар салааны төгсөгч Эринтэй цуг сурч байсан Ани Леонхартын дурсамжаар эхлэнэ. Тэрээр бусад найзууд чигээ туршуулын ангид орлогыг хамгийн аюулгүй тухтай амьдарч болно гэж үзээд хааны дотоод цагдаагийн армид илсэн байв. Цагдаагийн газар нүндээ авилгал залхуурл эдэгдсэн. Дээд дарга нар нь засгийн газрын зэвсэг хэрэгслийг хар цагаар хууль бусаар зардаг. Тийм л газар байлаа. Нэг өглөө Анигийн багт туршуулын салааныхныг нийслэл рүү хүргэж өгөх цуваг хамгаалах даалгавар ирлээ. Яг энэ үед цувааны дундуур явж байсан Армин нууцаар Ани дээр ирж уулздаг. Армин түүнд хандан Эринийг хотоос нууцаар зүгтаалахад туслаа гэж гуйгсан юм. Түүнийг нийслэлд очвол шууд устгах гээд байна гэж худал хэлж тусламж өгнө. Энэ үед Ани эхлээд эргэлзэж татгалзах гэсэн боловч Армины гуйлтыг зөвшөөрч тэднийг Стоунхенс дүүргийн нэгэн газар доорх хонглын үдэнд дагуулж ирдэг. Тэнд Эрин Микаса Армин 3 газар доорх хонгил руу орж зүгтгийг завдахад Ани хонглын үүдэн дээр таг зогсчихно. Тэр харанхуй газар доорх хонгил руу орохоос үхтлээ хайж. Учир нь тийш орвол титан болон хувирах боломжгүй болно гэдэг мэдж байлаа. Тэгэхээр Ани нөгөө эмэгчин үлэмжтэн болж таарж байгаа юм. Яг энэ үед Армин Ани руу харж түүнийг эмэгчин титан мөн гэдгийг шууд нүүрэн дээр нь хэлж орхидог. Ингээд Ани үүнийг сонсоод аимшигтайгаар чанга нээж Армин би чиний хувьд сайн хүн байж чадаагүй бол та. За яах вэ? Би мөрөдөд тоглоомд алдлаа. Гээд хурундаа зүүсэн нууц бүгшнийхөө эриг гаргаж өөрийгөө гэмтээгээд титан болж хувирдаг. 24 дугаар анги. Үйл явдал хэдэн өдрийн өмнөх туршуулын салааны төв байранд болсон нууц хурлаар үргэлжлэнэ. Тэнд Армин Леви хаанжи нарт өөрийнхөө таамгийг хэлж байжээ. Үлэмж моддын ойд
Эмэгчин Титан арминыг барьж авсан ч царайг нь хараад зүгээр тавьчихсан. Учир нь Ааны арми 2 нэг ангийн найзууд байсан тул түүнийг аль зүрхлээг байж. 2 дугаар баримт. Тэр эмэгчин Титан Эренийг Амиа золиослогч гэдэг цуутай хожор нь мэддэг байсан. Энэ хожийг зөвхөн 104 дугаар багийн хэл мэднэ. 3 дугаар баримт. Анжигийн 2 туршилтын Титаныг алхахад хэрэгэлсэн 3D төхөөрөмжийг шалгах үед Ааны өөрийнхөө төхөөрөмжийн оронд үхсэн цэрэг Маркогийн төхөөрөмжийг үзүүлж мөрдөн байцаалтыг хуурсан. Армин үүнийг соргоор анзаарсан байжээ. Энэ бүхнийг сонссон Эрен маш их цочирдож өөртөө цуг 3 жил бэлтгэл хийсэн найз Ааныга Титан бас журмын нөхдийг нь алсан алуурчин гэдэгт итгэж чадахгүй. Дотроо эргэлзэж байлаа. Газар доорх хонгил нурж Ааны тэднийг дээрэс нь гიშгэж алахыг завдах үед Эрен Титан болох гэж гараа хадсан ч сэтгэл зүйн хувьд Ааныг найзаа гэж бодоод байсан тул хувирч чадахгүй гацчихдаг. Түүнийг барилгын нурангад даруулан хүнд гэмтэх үед Микаса арми 2 түүнийг орхин Ааныгийн анхаарлыг сарниулахаар дээшээ гарч тулднаа. Энэ үед хааны цагдаагийн цэргүүд юу болоод байгааг ойлгохгүй туршуулын салгааныхныг бослог гаргалаа гэж буруутгаж байв. Нуранг доор хөвдөж байсан Эрен Ааныгийн хийсэн бүх аимшигт аллаг өөрийнх нь нүдэн дээр үгсэн Левигийн багийнхны дүрсийг нүдэндээ хараад эцсийн эцэст хувийн сэтгэл хөдлөл найз нөхдийн харилцаагаа хажуу тийш нь хаях ёстойг ухаардаг. Ингээд тэр би энэ дэлхийн бүх титануудыг үгүй хийх болно гэж шүд 100 хашгираад уур хилэндээ шатаж эцэст нь асар хүчтэйгээр титан болон хуурж нуранг дундаас гарч ирэн Ааны руу шууд дайрснаар энэ ингээд туйлын хурцтмал төгсдгөө. 25 дугаар анги. Эрен уур хилэндээ шатаж титан болон хуурснаар хотын төвд тэдний тулаан эхлэн Ааны зүхтийг оролдох боловч Эрен түүнийг зүгээр явуулахыг хүссэнгүй. Яг л галзуу зэрлэг мангас шиг урагш дайрж байшин барилгуудыг нурaan тулднаа. Хотын дотор асар том сүрэл гарч олон зуун энгийн иргэд нурангад дарагдж амиа алдж байлаа. Дотоодын цагдаагийн дарга нар Эрвин Смитийг хотыг сүйтгэлээ. Энэ бүх үхлээ хариуцлагыг хэн хүлээх вэ? Чи баривчлагдах болно. Чамайг шүүх хурлаар шийтгэн гэж занал хийлгэхэд Эрвин огт айлгүй хариулдаг. Энэ бол хүн төрлөختний ялтын төлөөх ихний алхам. Хэрэг бид одоо Ааныг алдвал титануудын нууцыг хизээш мэдж чадахгүй гэж зүтгэн. Тулааны явцад Ааны Эренийг дутуу үнэлээгүй бөгөөд түүнийг хүчтэй цохилтоор унгаад хан руу гүйж хумсаа хатуу болруулган хувиргаж хан өөд авирч зүхтгийг завдана. Яг ханны орой дээр гараа зүхтгийн даван дээр Микаса гарч ирээд Ааныгийн хуруунуудыг маш хэрцгийгээр тас завшиж орхидог. Микаса Ааныгийн нүүр рүү харан хүйтнэр Ааны доош овно гэж хэлдэг. Ингээд Ааны дээрээс доош овнох үед Эрен түүнийг газар буухаас өмнө барьж аваад цээжийг нь урж доторх хүнийг нь суглан гаргаж ирэх гэж дайрдаг. Энэ үед Ааныгийн нүднээс нулимс урсаж түүний эцгийг нь хилж байсан дурсамж харагддаг. Ааны энэ дэлхий чамайг үзий ядсан ч аав нь үргэлж чиний талд байна. Тиймээс заавал амьд эргэж ирээрэй гих үгс юм. Эрен Ааныгийн царайг хараад гинт сэтгэл нь хөдөлж хөдөлгөөний секунд орчим саатахад яг тэр мөчөд Ааны өөрийнхөө биеийг асар хатуу хэзэж өвдөрхэргүй болор бүрхүүлээр бүрхэж өөрийгөө дотор нь түгжчихдэг. Түүнийг Эрентэй цуг уусчихвэ гэж айсан Леви хэдий хөлн гимтэлтэй байсан ч дундуур нь орж Эренийг үлэмж биетнээс нь татж гарган авдаг. Ингээд Ааны өөрийгөө болороор бүрхчихсэн тул туршуулын салааных нь түүнийг байцааж мэдээлэл авч чадахгүй болж Анжигийн төлөвлөгөө дутуу биелвэ. Ааныг туршуулын салааных нь газар доорх хамгийн гүн хонгил нууцаар цоочлон хамгаалтад авдаг. Үүний дараа хааны зөвлөлөөс Эрвин Смит болон туршуулын салааныхныг байцаах шүүх хурал болдгоо. Дээд дарга нар хотод маш их хохирол учруулсанд уурсаж байсан ч Эрвин хүн төрлөختний түүхэнд анхудаа Титан болон хуурдаг ханны цаанаас ирсэн тагнуулыг амьдаар нь барьж чадсан гэдгийг нотлсноор туршуулын салааныхныг шийтгэх шийдвэр цуцлагдаж Эренийг хяналтандаа хിവэрүүлдэг, эрхийг авч үлддэг. Ангийн хамгийн сүүлчийн хэсэгт Стохес дүүргийн ханнаас Ааныг авирч байхдаа хумсаар хохолсон хэсэг унах бөгөөд ханан дотор асар том үлэмж итнүүд нуугдаж байгаа нэлэрч нэгдүгээр үлрэл маань маш том асуултын тэмдэгтэйгээр төгсдөг. За ингээд өнөөдрийн бичлэг байна дуусч байна. Нэмс аудио байлаа. Баярлалаа.